За 17-18 жилийн дараа маш их талцлах хуваагдал улс төржилд за үүнээс холбоолоод хэд хэдэн засгийн газрын хувь зайны асуудал хүртэл яг энэ төсөлтэй холбоотой өөрчлөгдөж байсан. Тэгээд хамтарсан засгийн газрын үед бас энэ төсөл өнөөдөр их хурлын чуулганд орж ирээд ингэ сойрхон батлагдж байгаа бас баяртай байна. Өнгөрсөн 17-18 жилийн талцлах хуваагдал энэ өрөө төгсөж байна. Ер нь бол Монгол улс хоёр хөрштэй түүнээс одоо урд хөрштэйгөө 4307 км хамгийн урт хэлээр хэлдэг. За энэ бас бүгд намт хятад улсын 14 улстай хэлдгээс хамгийн урт нь харамсалтай 70 жилийн дараа дөнгөж 2 дахь боомтой холбогдож байгаа нь бас маш харамсалтай байна. Ер нь тэгээ сая Алтан гэрэл сайдын үгэн дээрч гарч ийн, ерөнхий сайдын үгэн дээрч гарч ийн. Манай засгийн газар төрн хөрш улстай гэрээ байгуулж тэрийг устгачдаг болж таарж байна. Ард иргэдээс нууддаг болж таарж байна. Улсын хурлаас нуугаад дараа тэрийг устгачдаг аргаа бараад хөрш улсаас айлаас тэр гэрээг олж авдаг ийм ичвэтэй байдлыг өнгөрсөн хугацаанд бид нар туулсан байна. Тэр энэ үнэ хариуцлагыг бид нар заавал тэрэх ёстой. Тэгэхээр энэ одоо устгацсан алга болгосон гэрээг нэгэнт олж авсан бол үүнийг ил болгох уу гэдгийг би ерөнхий сайдаас асуумаар байна. Энийг олон нийтэд заавал ил болгох ёстой. Үнэн зөв нэгдэлтэй гаргах ёстой гэж асуумаар байна. Эхний асуулт. За хоёрдугаарт нь ер нь бол бас Монгол маш олон улс орны эдийн засгийн дэмжин, экспорт эдийн засгийн төслөлбөрүүд улс төрчдөөс олж гацж ийм хүнд байдлыг бас өнөөдөр бид нар туулсан. Тэгэхээр цаашид тийм олон төсөл энэ улс төрчдийн гацалтыг одоо заавал давж туулдаг байх ус гэж үсэж байна. Тийм учраас бас зам төлөвийн сайдаас хоёр асуулт байна. За эхнийх нь одоо яг нэг чиг үүргийн үндсэндээ Монголын төмөр зам 5 толгой төмөр замууд хоёр компани байгаа. Энэ хил холболтын төмөр замууд цаашдаа холбогдох төмөр замууд хэрэгсэн энэ хоёр компани нэгдэхүү асуудалд одоо ижлэхэн чиг үүрэг бүтэцтэй давхарцсан орон дотоо энэ хоёр компани ингээд тусдаа яваад ах уу гэдэг асуулт байна. За мөн зам төлөвийн онц дахиад хоёр дахь асуулт нь хил дамсан төмөр замын Монгол улсын нутаг дэвсгэр дээр бүтээн байгуул төмөр зам барилгын ажлыг хаанхын компани гүйцэтгэх вэ? Энийг хэлцээр протоколд юу гэж тусгасан байгаа вэ гэдгийг асуух гэсэн юм аа. За ийм гурван асуулт байна. За цэвэг доржийн Товон сайд хариулт өгье. Орхиугийн дэлгэр сайхан сайд дараад нь хариулна. За энэ 2014 онд хоёр улсын одоо ерөнхийлөгч нарын Богдамт Хятад улсын ерөнхийлөгчийн одоо Монгол улсад хийлжсэн айлчлалын үеэр байгуулагдсан бичиг баримтуудаас ярьж байгаа шиг байна. Тэгэхээр энэ бичиг баримтуудыг бас гишүүнд хөргүүлье. Тэгээд бас мэдээж тухайн үед энэ нууцаар биш байгуулсан одоо асуудал бичиг баримт учраас ил болгож болох байхаа гэж бодож байна. За төмөр замын асуудлыг дэлгэр сайхан сайд. За Борхиугийн дэлгэр сайхан сайд хариулт өгье. За шижир гишүүний асуултанд хариулъя. Ер нь засгийн газраас төрөмчтэй компаниудын үр дүн бүтээмжийг сайжруулах ийм одоо ажлын хүрээнд 5 толгой төмөр зам, Монголын төмөр зам хоёрыг одоо дэд бүтэц буюу өөрөөр хэлбэл одоо төмөр замын хэллэгээр одоо суур бүтэц хөдлөх бүрэлдэхүүн ажиллах хүчийг нь одоо Монголын төмөр замд нийлүүлж менежментийг нь нэг төмөр зам хийхээр болж байгаа. За үүнтэй холбогдуулаад 5 толгой төмөр замыг бол татан болохгүй. 5 толгой төмөр зам өөрөө мөн одоо энэ China Energy-тэй хийсэн гэрээний дагуу хил холболтын одоо ажил дээр хамтарч одоо гэрээ хийж цаашаа ажиллах учраас 5 толгой төмөр замын бүтцийг одоо 20-30 инженертэйгээр үлдээж одоо энэ 5 толгой төмөр замын бүтээн байгуулалтанд одоо хяналтаар ажиллах ийм компани болж байгаа гэдгийг хэлье. За дараагийн асуудал бол За нэмж хариулъя. Гүйцээж хариулъя. Дэлгэр сайхан сайд. За энэ хил дамсан төмөр замын бүтээн байгуулалтыг бол урд хөршийн одоо буюу өөрөөр хэлбэл Богдамт Хятад улсын одоо төмөр замын одоо гүүрийн компани хийн. Гэхдээ Монгол улсын хуулийн дагуу одоо орон нутаг төрийн өмчийн одоо худалдан авах үйл ажиллагааны одоо хуулийн дагуу тендер зарлана. Ингээд одоо олон улсын гэрээний дагуу хятадын одоо хөрс зэрэгэлдээ одоо хятадын компаниудын дунд одоо тендер зарлаад аль одоо хямд буюу богино хугацаанд энэ бүтээн байгуулалтыг хийх санал өгсөн компани одоо
мэдээж одоо ялах бах. Тийм учраас цааш энийг хийхдээ тэгтээ нэг харгалзах зүйл бол урд хөршийн одоо бүтээн байгуулалт одоо энэ гүүрэн байгууламжийг хийх нэг компани байна гэдгийг энд ашигт хэлье. Яагаад гэвэл энэ хэдийгээр хил дамнасан ч гэсэн нэг байгууламж учраас нэг компани